Сайхан үлж гинэ би дэкээ сайнаа. За юу нэ. Ажил тавлаа. Үлжээ тавтаа. Хандрахын үлжээ тавлаг сайхан хаа. Тавлаг сайхан. Нөгөө үлжээ тавлаг. За ажил хийсэн. Тийш дундаа хөшөнд байдаг. Бага. Сая юугаар явсан аа? Яваа. Би бас энэ дэгээр нэг Ажилтай зодоо. Миний хоёроо алдараа өмнө ганц нэг хүн байсан. яа. Дээл. Цаасаа. Тавтаа сайхан. Би дэкээ тавтаа. За та хүмүүс мэдж байгаа баруун урт сум маань бол бас өөрийн гэсэн газар нутаг бол бас их бага хэмжээтэй байж байгаа. За баруун урт сумын хэмжээнд бол яг ингээд тариаланч ингээд хуршиж ажиллаж байгаа фермерүүдээ бол одоо илүү дэмжиж ажиллая гэдэг бодлого чиглэлийг барьж ажиллаж байгаа. За тэгээд жил болгон уламжлалгын зохион байгуулдаг энэ ажилд бас аврах фермер шалгарсанд баруун урт сумын засаг дарга болоод засаг даргын 5 газрын нийт бие бүрэлдэхүүн бол маш их баярлаж талархаж байгаа. Тэгээд баруун урт сумын засаг даргын батламжийг та бүхэнд танилцуулъя. За батламж Эрхэм хүндэт Ариунбаатар овогтой мөг эрдэнэ танаа эрдэнэ мас үргээ өсгөн үржүүлж мал маллагааны уламжлалт арга ухаан өв соёлоо дээдлэн үйлдвэр ухсаа ашиг шимийг нэмэгдүүлэн таны хөдөлмөр сэтгэлийг үнэлж сумын аврах баримраар шалгаруулж батламж хадгалуулва. Баруун урт сумын засаг дарга Чавхаа төгсгсөн. Энэ сайхан батламжийг та бүхэндээ гардуулж байна. За баярлалаа. Хэмжээний үнээс хагаад одоо нийлүүлж байна. Ер нь бол одоо манайх бол нэг 12-3 үнээс сагдж байна. Ер нь өдрийн цаан бол нэг 100-аас өөрийн оронд л байгаа. Одоо бол үнэнүүд ер нь ширгэлтийн байдалтайгаа одоо дандаа 3 сар 4 сар хасд ер нь бүх үнэнд тоглож эхэлнэ. Ер нь салиндаа орчвол нийтдээ нэг 23 үнээс сагдах. Манайх бол одоо нүдлэн за нөгөө нэг сайхан зуршлага сайхан байх үед бол тийм ээ өдрийн нэг 200 гаруй литр суу гарч ирсэн. Одоо нэг 100 орчим литр суутай л байхад. Үйлчлэл хавж яаж байна? Бид ч одоо баян тэжээлэр үстэй. Тэжээл байхгүй бол өвсөн сүүн татарч байна. Тэгнэ. Ер нь тэгээд хойдлын нэг дор шимаа гракапоноос ерөөдөө ногоонд жилээ бид нар. Бас намар грэтээр бас бодолж явсан. Хэм даргаар, тэмсрэр. Анх одоо 2023 оноос ахуулаад л анх 7 үнэ аваад эхэлж ирсэн. Тэгэл одоогор бол нэг 23 үнэтэй. Тэгээ нэг тугал бюрого нийлүүл ер нь 30 гаруй тонны хөртэй болж байгаа л явж байна. Сумдаа бол одоо энэ цамаар анхдагч үстэй. Сумдаа бол ер нь анхдагч болж байгаа шүү. Ер нь би ч гэлээ удаар явж байгаа 23 онд horтлаа. Тэгэл одоо 2 жил 3 жилийнхаа нүүрэн дээр одоо сумын аварга авч шít. Ер нь бол би ч өөрөө өмнө нь 10 жил бас яг мал дээр байсан. Бэлчээрийн мал дээр. 23 оны зуднаар
ирэхэд алгүй болоо тийм ээ. За би юу л ер нь дурданд эрсдэлгүйгээ одоод ер нь эрчимцнээр явж үзүүл ясыг гэдэг. Тэгээд анх 2000 миллиард төгрөг авчираад тэг эхэлж ирсэн. Тэгээ яг цэвэр өхрийг нөгөө анхны нөгөө нэг ямар ч туслахгүй юм бол цэвэр өхөр бол маллахт бол үнэхээр сэсэлтэй хэцүү мэл. Тэгээ ер нь Монгол оронд онцгсон тийм ээ. Жог эвлэц зөвхрөө аваад өцгнөл зөв юм байна гэж тооцоод. Хэлтүүлэг юм яаж байгаа? Хэлтүүлэг бол одоохондоо бухаар байна. Бухаар явж байгаа. Тэгээ одоо өөрөө болохоор бас нэг фермер яаж явж явах хугацаанд бас малын хэмжээр төгсөөд одоо малын хэмжээ бас үүдээс одоо нэг 3 сар тасгаад зоогоор сурах гад зоодох гэж сурах явах гэж байна. Нэг өдрийн өхрийн дундаж сан. Ерөн бол 15 голчтой тэтг. Нэг өдөрт гарч байгаа. Тий. Нэг хөрөх гэрч бас. Тий одоо чи тий өндөр өгөхгүй. Одоо бид бүхэн ч юм бол тий яг одоо нэг баруун урт сумынхаа 6-аас 9-р ангийн хүүхдүүдийг сүү хөтөлбөрт хамруулад бүгдийг сүү болгоё гэж байгаа 7 хоногт 3 удаа сүү өгнө гэсэн юм төлөвлөгөөтэй тендер намаа зарлаад ер нь одоо маань шалгарчихсан. Ингээ явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол танай фермерс нэлээд ач холбогдолтой оролцох нь манайх хавасаа нэг танай нэг хөтөлбөрт бас оролцоод бас сүү хөтөлбөр. Тий оролцоод ер нь явж байгаа тийм ээ. Манай дараа сүүн болоо гэдэг дундын хөшөөний гишүү. Би өөрөө болохоор бас дундын хөшөөний гишүүнээр бас нэг 5-6 сарын хугацаанд ажиллаж ирсэн. Адилхан зовдон жаргалаа хуваалцаад ингээ явж байгаагийн хувьд бол бас таадынхаа бас юу дэмжих бодлоготой зорилготой л явж байгаа. Би нэг ашигтай тийм ээ. Нэг ялангуяа би бол гол баярлж байгаа юм бол хүүхдүүдтэй сүү өгөөд тийм ээ. Ингээд хүүхдүүдийн бие биелэлтээр эрүүл мэнд энэ юмнууд дээр бол нэг 3 жилийн дараа 5 жилийн дараа бол нэлээд том ахиц өөрчлөлт гарна гэдэг тийм бат итгэлтэй байгаа. Тэр чигүүднээс манай баруун урт бол бас энэ хөтөлбөрийг дэмжиж явж байгаа. Энэ чинь яаж сааж байгаа вэ? Ерөн бол би өөрөө байхдаа бол цахилгаан салдвараа саачдээ. Одоо бол нэг сальжид маань өөртөө бол яг гараас хааж байгаа. Ерөн бол тэгээ цахилгаан салдвараар л ерөн саах бодолтой байгаа юм байна. Тийм ээ. Ерөөдөө цахилгаан салдвар ашиглаж байгаа. За за. Мэдлэн одоо миний дээр хамгийн цааталт байгаа тэр хар дарлаа. Гонжоо. Тэр болохоор Монгол байсан тийм ээ. Релизцсэн хар дарлал үнэн дээр зохиомжтой хэлтүүлэг хийгээд тэгээ гаргасаа тоххой. Тэгээ нодлон бол дөнгөж тугасныхаа дараа 1 сар тугасан гоо чихгүй. 1 сар тугасныхаа тугаснасаа биш өдөрт 25-аас 30 литр сүү өгчээсэн гунж. Сая манай аймагт 9 сарын 15-нд нөө зохион байгуулагдсан. Намрын үзэх судалтаанд 18.6 литр гараад төрүүлж байгаа байхгүй. Нөө яа. Тэгэхээр тэр бол яг нөгөө нэг тийм ээ. Яг сүү яг үйлдвэрлэж явах хугацаанд яасан бол зүгээр тасархад төрүүлгээр гоц. Тийм ээ. Тий. Чигдэг чинь Жохон ер нь сүүн жоохон татарсан үед уралдаан болсон байж тээ тий. Тэр чи ахаад хийлдээ одоо наадах чинь 4 сар тугалах гэж байгаа. Тэгэхэд тийч хэдэн сартай байсан гэсэн үг. 4 сартай, 3 сартай хэлтэй ч юм уу 4 сартай хэлтэй байхдаа тэг сарч оролцоод төрүүлчих байгаа байхгүй. Энэ маань хоёр орсон. тэр үлдрийн бараг л төхөж очсон юм шүү дээ. Нэг оргил үе дээр 30 идэгдэг ч юм бол. Тий. Тоглолтнууд бол шууд хийж байна. Тоглолт манайх шууд нойтон бороо цоглаад шууд өгч. Шууд өгч. Нойтон бороо шууд салгаал. Аа. Тэгэл өгч.